Сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Амис Time подкастын зэрэгэлдээ ертөнцийн шинэ дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Бэлчээрээс болж 20 үхрийн хөл огтолсон хэрэг. Малын дац хэтэрч бэлчээр хомсцсноос малчууд өстэй устай газар нутгаа булаацалдан алалцах шахаад байгаа лээ. Нэг нэгнийхээ өдөөс буу тавьсан, өвөлжөө хаваржааг нь галтсан гэд янз бүрийн хэрэг гарч байгаа юмдаг. Тэгвэл алс баруун хязгаарт бэлчээрээ харамлсан нэгэн малчин гэр Эрдэнэт малын хөлийг амьдаар нь тас огтлон эрендэглэн хороож байгаад баригджээ. Ингээд энэ тухай өгүүлье. Алтай ус засан дахаа нүмерч мөстөн цацаг чимгээ зөөж уур цанс савсуулан дүнсийнх нь сүрч авлантай аж. Ховд буйнд хоёр их гол мөсөн хуйган доороо баясгалантайа ярилцсан. Гэвч алтай ууланд цас их орж жавар тачгансан тул Ховд аймгийн Дууд, Буйнд, Ховд сумын ууланд өгүүлждэг малтай айлуудын байдал үлэмж хүндэрчээ. Малын бэлчээр цасан дарагдаж тачирхан өвс ногоо далд орсноос бог мал идэх юмгүй болж үхэр, адуу улдаж ууланд байх аргагүй болоод байлаа. Иймээс нутгийн малчид арга буюу хавар малаа төлөвлүүлдэг зумья, цагаан гол, хар ус нуурын хөвөөрөө яарн нүцгэжээ. Ялангуяа зумья голд энэ жил үнтэй сахан өвөл болж байсан тул олон айл тийш нүүсэн байна. Өвс бэлчээртэй зөөлөн газар бараацсан мал сурагч нэг хэсэгтэл зоон тэгнэж гэдс гарч. Хэдийгээр хөлдөө газар гэрээ барьж хар цасан дээр малаа хотолж тог муутай байсан ч оторчод цагийн хатуу цас жаврыг зөрөгтэй суран зогсож байлаа. Гэтэл тун удалгүй уг голд өвөлждэг айлууд тэднийг ад үзэж эхлэх нь тэр. Тогтоо өвөлжөөс харавчанд өвс тэжээлээ базаачхаад тарган тавтаа өвөлжиж байсан тэдгээр айлууд уулнаас бууж ирсэн айлуудыг илж тээр шаан хэрүүл зарга үүсгэж ихэсэн нь нэг талаар хүн чанар муутайг илтгэж байв. Гэвч нөгөө талаас үзвэл бас ч аргагүй байлаа. Олон сумын олон малтай айл нүүж ирсэн болохоор малын бэлчээрт хүндрэл учирснаас гадна тэдгээр айлууд эн тэмдгөө харц цоолж өссөн мал нь хураасан өвс рүү дайрч зовоох болжээ. Харин яг энэ үед нэгэн хачирхалтай хэрэг гарч ирсэн байна. Ямар хэрэг гараагүй ивэл хин нэг итгээд уулнаас бууж ирсэн айлуудын малын хөлийг тас огтлоод салхай байж. Хингээж хүмүүн бусын харгас итгээд ийхүү мал тамлаж байгааг ойлгохоо байсан малчаад нэг нэгнээс сэрдэж бөөн хэрүүл зарга үүсгэж яваандаа зодоон зохион алаан хятандаш хурж мэдхээр босон бол арай сэхэтэ нэг нь аймгийн цагдаагийн хилтэс рүү хилт болгосон байв. Ингээд аймгаас энэ хэрэг дээр ажиллах тусгай групп томилогдож иржээ. Энэ группийг аймгийн цагдаагийн хилцээ ирээгүй хэрэг гэрэн сурвалжлах албаны төлөөлөгч даваа толгойлж байв. Хилцээний дарга нь уулнаас нүүж ирсэн олон айлын олон үхрийн хөл хурц зүйлд огтлогдсон үгссэн. Энэ ноцтой хэрэг бол хинэгний санаатаагаар хийж байгаа хорлон сүйтгэх ажиллагаа учраас даруйхан хэргийн эзнийг хайж олох хэрэгтэй. Гэсэн тул даваа тэр даруй зумья голд очин захын айлд буужээ. Байдлыг ажиглан битүүхэн сургал бол уулнаас ирсэн бараг бүх айлын үхрийн хөл огтлогдож үхсэн байж. Түүнээс буусан айлын гэрийн эзэгтэй одоо айл-айлын хідэн үхэр үхэхийг мэдэхгүй. Ямар гээч муу ёрын болоод буг төсөл харгалга. Амны хишиг урсан халуун хушууд малаа Монгол хүн арай ингэмээргүй юм хэмээн уйлан ярьж байлаа. Харин гэрийн эзэн гүндүүгөө хараар тамхи байгуулан сууснаа. Малын дэргэд өссөх хүн арай ч ингэхгүй аха. Төмөр улцсан догтлогдоод байх шиг байгаа юм. Эсвэл өвсний хадуур газар цоогдож хөлдчхөөд малын хөл хэргаад байгаагаас зайлахгүй. Яг тэр газрыг нь л олмоор байгаа юм хэмээсэн байна. Даваа ямар ч байсан хөлн тасарсан гих үхрийг очиж үзэхээр шийдэн гэрийн эзнийг дагуулan холгүй хийхвтэж байсан үхрийн урт хөлийг үзвэл зөвхөн шүрмсийг нь дээрээс нь доош нь дашуу хурц эртээ зүйлээр огтлсон байжээ. Даваа хүн огтлсон байлаа гэхэд хэн байж болох вэ гэж асуувал тэр мал тайртай монголгүй ингэхгүй дээ гэж шийдэмгээ хариулсан байна. Харин энэ үед энэ хэргийг амхандаа илрүүлчих гэж хэд хоног мөрдөө даргаа барсан сумын хэсгийн төлөөлөгч энэ бол яа харахгүй хорлон сутгах ажиллагаа өөр юу ч биш гэсэн байна. Тэгснэ сэжигтэй хідэх хүн байгаа. Гэхдээ яагаад ч баригдахгүй байгаа юм гэсэн байна. Даваа чи тэр хүмүүсийг яагаад сэрсэн юм
барих ямар арга хэмжээ авсан юм бэ гэтэл хариу хэлсэнгүй. Тиймээс хэн гихчийг юуны утсаар шижиглээд байгаа юм бэ гэж асуусангүй. Харин үхрийнх нь хөл огтлогдсон бүх айлаар дагуулan явж ямар учиртай хийм хэрэг гарч байна вэ хэмээн асуусан байна. Зарим хүн өвс боосон пресс төмөр бутас үхрийн хөл аваад байна гэж байхад зарим хүн голдог үйлчдэг айлууд л нутаг бэлчээрээ харамлаад ийм бузар юм хийж хорлож байгаагаас гарцаагүй гэсэн байлаа. Ингээд ямар ч байсан малчтын сэжиг тааврыг шалгахаар хэдэн малчныг дагуулж тэр хавийн айлуудын боодолтой өвсний төмөр утсанд үзлэг хийвэл үхрийн хөл огтлаад хайчих тийм хурц төмөр утас байсангүй. Эр бүхэл зориуд үхрийн хөлийг төмөр утсаар багдлаа гэхэд хонон өнжин байгаад ч үхрийн хөл тасрахгүй. Зөвхөн гимтэн гэдэг нь ойлгомжтой байлаа. Түүнчлэн хөл нь огтлогдсон үхэр дээр дахин ирж нарийн үзвэл маш хурц эртээ зүйлээр зориуд огтлсон болох нь эргэлзээг болжээ. Тэгж байтал нэг хүн хөл нь огтлогдсон үхрүүд ихэвчлэн шүн хээр хонсон хүч тарах сайтай бүдүүн номхон голдуу үнэнүүд байгаа гэж хэлсэн нь анхаарал татжээ. Нэгэнд хөл нь огтлогдоод бас чадахгүй болсон хүч тарах сайтай үхрээ малчид тэр доор нь алж мах арсыг нь ашигласан байлаа. Шалгалт судалгааны байдлаас үзэхэд аргагүй л өш хонцон сасны улмаас нэгнээ хорлоод байна гэдгийг ойлгосон даваа эсхийн төлөөлөгчөөс энэ хавьд хэн энэ онц настай хэргийг үлдэж болох вэ? Годох шөвгний хэрэгээр мөн малын хулгайн хэрэгээр ял авч байсан хүн би юу гэвэл тэр хид хідүү хүний нэр хэлсэн аж. Ингээд эдгээр хүмүүсийг асууж халаахад янз янзын л мэдүүлэг өгчээ. Гэвч тэдний хэнийгч тэрэл байж мэднэ гэж таамаглахад хэцүү байв. Тиймээс байдлыг ажиглан хэд хонохоос өөр аргагүй болжээ. Гэтэл цагдаа нар хонсон 2 хоногт ганц ч үхрийн хөл огтлогдсонгүй. Энэ нь үхрийн хөл огтлогч яахаарахгүй энэ голд байгааг илтгэсэн бөгөөд тэр цагдаа нар өөрийнх нь үйлдэлийг хянаж байгааг мэдээд нуугджээ гэдгийг харуулсан байна. Энэ маягаар хэрэгтнийг олох аргагүй юм байна гэж бодсон даваа 3 дахь өдрийн орой тэр хавийн айлуудын бүх хүнийг цуглуулад за малчид та нар үхрээ байнга хариулж бай. Өвсний боодлын төмөр утсанд үхрийн хөл хэрчигдэж байгаа нь тогтогдлоо. Ер нь энэ олон айлууд ээлжээр үхрээ өдөрт нь хариулж шүн мандаг байх хэрэгтэй. Бид нар ардаа яралтай ажилтаад бол одоо буцлаа гэж хэлээд малчдыг тарааж тэдний нүдэн дээр аймаг руу буцжээ. Харсаар байтал цагдаа нар машиндаа суугаад яваад өгсөн учраас үхрийнхэн хөлийг огтлуулсан малчид ихэд бохимдон дээш доош нь үргэлжлэл бичцгээхээр үг нийлүүлэн үзүүшүүрж авсан бөгөөд зарим нь бузар шүглсэн энэ газараас бушуухан нууг гисгэн унаа хүсэг хөөцөлдөж эхэлсэн байна. Тэрч байтгаа хэрүүлж заргаж 2 ч хүн аль хэдийн аймгийн төв ороод цагдаагийн хилцээний даргад хов хүргэж ямцсан байна. Харин энэ үед гашир төлөөлөгч даваа хамт явсан хүмүүстэйгээ шүнжин голын иргэний дагуу бэлчээрүүдээр өөр цайтал тандалтын сахижээ. Гэвч тэр шүн юу ч болсонгүй. Даарч хүрсэн цагдаа нар сэтгэл гонсгор буцан ирж нөхцөл байдлыг хилцээний дарагдаа илтгэвэл бүх чулуу хурандаа байдлыг сонсоод бодол хэлснэ. Ахиад отоонд сууцгаа. Хэрэгтэн хаширлаж байж магадгүй. Эсвэл баригдахна гэж болгоомжлоод бүрж байсан байж мэднэ гэсэн байна. Ингээд маргааш шунан цагдаа нар дахиад л отоонд сууцгааж. Өөр цайтал бас л тиймээс ихсэн байв. Харин 3 дахь шөнө даваа харанхуй болсон хойно зумья голдсон мэрж үхэртэй айлуудаас хол баригадын төвд машинаа орхиж тэндээс морь онон 6 хүнтэй хамт отоо хийхээр явж байлаа. Мэдээж бууз өсөхтэй явж. Отолт хийх голцыг нь жил бүр энэ голд өгүүлждэг мэдрэл муутай гэх соном дав гихчийн гэрээ орчмын газар байлаа. Даваа дэрсэн дотор хэвтэж байгаа үхрийг баримжаалан явтал сар гарч барахтаа юм үзэгдэхэр болж байв. Соном давгийн гэр барааны оролцоо үхэр мал байлаа. Харин гэрээс нэглээд толхон дэрсэн дотор хэсэг үхэр байсныг бараадан үхрүүдийн дөрвөн талд сахин хэвтцгээв. Тэнгэрт одод анивчин застаа хүндий улам гэгээ нэмж бүх юм тодгоо харагдана. Шүн дунд өнгөрч 6 мичэд голлон энэ шүн ахаад л хоосон буцхна гэдэг бодол сэтгэл завна. Бид нар шөнийн 2 цагийн орчимд соном давгийн гэгийн зүгээс тэмээ унсан хүн ирж байгаа нь сарны саруулган туянд тотхон харагджээ.
Даваа нэг офицерын хамт Хесекийн бутан дотор нуугдж байлаа. Биднийг анзаараагүй тимээтэй хүн хажуугаар өнгөрөв. Отолтонд гарсан хүмүүс тодорхой заавар зөвлөгөө өгсөн тул буд сууганд биеэ улам нууж эсгэрч дохио авалцав. Хэрвээ гэмт хэрэгтэн ирвэл өхрийн хөл огтлсны дараа түүнийг баривчлах даалгавартай байсан тул төсвөртэй хүлээж байв. Хэрвээ өхрийн хөл огтлоогүй үед бариад авбал эргээ хүлээхгүй гүрийж мэдэх байсан тул ийм үр өгсөн байна. Гэвч малт гайртай хинч болов харсаар байгаад өхрийн хөл огтлсны дараа хэрэгтнийг барих гэдэг харамсалтай байлаа. Өнөөх тимээтэй хүн явсаар хусны зах руу оронгуудаа тимээнээсээ бууж бургаснаас уяад цагдаа нарын манаж байсан өхрийн чигт яв. Тэр цагаан их хідээлтэй үнэгэн малгайтай тул сартай шөнө нилээсэн цасан донд бараг харагдахгүй байв. Сэжигтэн хэвтэж байгаа өхрийн зүг тонгос хийн эхэл болгоомжтой явж хаяа чимээ чагн зогсно. Тэгснээ захын хідэн өхөр рүү очиж нэг бүрчлэн үзэж байгаа нь аль өхрийг амлаж хөнөөхөө эсвэл зүсээр нь таньж өшөөн хэлтрүүлэхээ шийдэж ядан байгаа мэт байлаа. Тэгтэл манер хэвтэж байгаа өхрийн урд хойд хөлийг хэвтээ чигээр нь татаж үзээд ихэлсэн бөгөөд зочсон өхрөөд ч босоод иржээ. Харин нэг том өхрийн дэргэд очиж хэсэг тонгоогоод удахад өнөөх өхөр боссонгүй. Түүнээс холгүй хэвтсэн бас нэг өхрийн дэргэд очиж хэсэг тонгоогоод иргэв. Гэтэл нөгөө өхөр арайхийн босоод урд хөлөө өвдгөрөө нугалж гიშгэж чадахгүй догонцон зогсох нь шөнийн дунд муухан харагджээ. Даваа тэр даруй дагаж яваа офицертай галт сумаар тэнгэр өд буудах тушаал өгөөд өөрөө бостол отолтонд сууж байсан хүмүүс ч хэрэгтний дөрвөн талаас нь зэрэг дайрлаа. Бүх хөдөл гараа ураг, зэвсгээ хай гэж зэрэг хашгирах цагдаа нарын дуунаар хэрэгтэн байдгаараа сандарч хоёр гараа өргөн сүхэрч суужээ. Даваа түүний гарт илт шиг урт хутаг гялалзаж буг анзааран хал зурдаас нь гүйж утсан цагтаад "Гидэргэ" гэж болгоомжлуулаад өөрөө хэрэгт нь очиход соном давг дүүрээрээ байлаа. Тэр маш их балмагдаж байсан ч муусан цагдаа нар "Наваад байтан, шаваад байтан" хэмээн загчин айлгаар хорсолтой бөгөөд үзэн ятсан байдлаар хэлээд нөлөмжээ. Тэгснээ гинэс ихэ авч хутгаа далайн хамгийн ойрхон байсан цагдаагийн ханцог зүсч хаяад хэсэг бургасны цаагуур гүн орсон байна. Даваа "Бариад авбал алдаж болохгүй шүү" гэж хашгираад араас нь гүйвэл хамт явсан нутгийн малчин "Цаан чинь харц бий" гэж хашгиран хэлээд нөгөө талаар нь гүйжээ. Даваа харц руу орж амиа хорлож магадгүй гэж бодон Сономдавгийн араас нь мөшгөн гүйсэн бөгөөд харин нутгийн малчин газар сайн мэдэх тул харцны цанаас гүйн гач иржээ. Тэгтэлж Сономдавг шагшуурган дундаас харц руу гүйж ирээ зогт тусжээ. Даваач "Зогс, буудлаа бөө хөдөл" гэж хашгирвал хэрэгтэн "Буутан" гэж том утгаа далааснаа сарны гэрэлд бууны гол төмөр гялалцахыг хараад царайгаа үрчээлх ярвааснаа утгаа харц руу чулуутчихж. Эрен гялалцсан хутаг гялсгийн эргэлзээр уур савссан ус руу чалхин унжээ. Ингээд хэрэгтэн баривчилж бидний үзлэг хийдэл ямар ч зэвсэг байсангүй. Мань хүнч хэргийн гол баримтаа устгаж чадсандаа ярьдэж "Би өөрийн өхрөө шалгаж авсан, өөр юу ч хийгээгүй, буруугүй" гэж мэдвэсээр байлаа. Тиймээс маргааш нь сумын нэртэй усчин залууг харц руу оруулж мөнөөх хутгийг нь олуулан уснаас гаргаж аван улаалгажээ. Сономдавгийн өхрийн хөл огтлдог хутга нь 28 см урт өвсний хадуурын бүдүүн хэсгийг тайрч ирэлсэн аимшигтай зэвсэг байлаа. Сономдавгаас цагдаа "Таны хөлийг нь огтолж алсан өхрүүд бүгд хувийн өмчүү дээ. Энэ олон өхрийг төлөх хөрөнгө байна уу?" гэж асуухад тэр "Би ямар өхөр алсан юм уу? Би нэг ч өхөр алаагүй" гэж зүтгэжээ. Түүнийг шүн хөлийг нь огтолсон хоёр өхрийн дэргэд нь аваачиж "Энэ яаж байгаа юм?" гэхэд "Би огтлоогүй. Та нар өөрснөө огтлоо биз дээ. Үүнийг чинь өхөр алсан гэдэг юм уу? Хөлийг нь огтоход яадаг юм? Энэ муу уран хачууд харах асхууд миний өхрийг хоосруулдаг яадаг юм? Та нар намайг аваачиж улаан нутгийнхаа өмнө улаан хоолойг минь огтлтон. Цагдаагаа над дээр шавуултан" гэж гашгирч салганан жичирч байжээ. Ийхүү гэмтэн цөхөх ялаа хүлээсэн байна. За баярлалаа. Энд хүргээд өнөөдрийнхээ дугаарыг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар эргэн баяртайгаар уулзцгаая.